Эхлэв. За нийлчүүдийн өдрийн мэндийг хүргье. За 1 сарын 30-ны Баасан гарагийн өглөө болж байна. За өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр Улаанбаатар хотод Open Procurement Day буюу одоо нээлттэй худалдаа авалтын өдрийг бол зарлаад бол байна. Өнөөдөр бидэнтэй хамт бас манай төрийн худалдаа авалтын агентлагийн дарга Батсул дарга манаас хүрэлцэн ш. Нийслэлийн хамтран энэ худалдаа авалтуудын хууль журам хэрхэн хэрэглэгддэг, одоо цаг үе дээр ямар асуудлууд болж байгаа, дотоодын аж ахуйн нэгжүүд хэрхэн амжилттай оролцох бай талаар ер нь бол сургалт, зааварчилгаа, ойлголтын өдөрлөгийг хийж байна. За 2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 567 төсөл арга хэмжээг төлөвлөөд бидний 92% амжилттай буюу 519 арга хэмжээг бол амжилттай 2025 онд бол шалгаруулсан байна. За үүнээс 505 буюу 97% нь бол дотоодын аж ахуйн нэгжүүд, за 3% буюу 14% нь бол гадны аж ахуйн нэгжүүд бол шалгарсан. За салбараар нь авч үзэх юм бол авто замын салбарт 48 төсөл арга хэмжээ, барилга байгууламжаар 44, за барилгын засварт 110 төсөл арга хэмжээ. Гэх мэт одоо нийт 519 арга хэмжээг бол 2025 онд бол шалгаруулад байгаа. За бид нар 2026 онд нийт 200 төсөл арга хэмжээг 1.1 их найд дээр бол орон нутгийн болон төрийн худалдаа авалтын тухай хуулийн дагуу бол шалгаруултуудыг бол хийн. За үүнээс өнөөдрийн байдлаар бол бид нар одоо 102 төсөл арга хэмжээг бол нээлттэй зарлаад байна. За хууль заасны дагуу бид нар 5 дугаар сарын 31-ээс 30-наас өмнө бол амжилттай шалгаруулсан байх ёстой. За бид нар бол яг дотооддоо 3 сарын 15-ны дотор бол бүх одоо энэ худалдаа авалт үйлчлэгээ зарлаа гэдэг засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу бол ингээд бол ажиллаад бол нийслэлийн хэмжээнд бол явж байна. За 2026 оныг бол засаг даргын А-дров 0 гэдэг шалгаар бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгосон. Үүний хүрээнд бид нар дотоодын үндэсний үйлдвэрлэлтэй, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй одоо үйлдвэрлэл дээр хэрхэн давуу оноо олгох вэ? Мэдээлэл өгч одоо заан туслаж амжилттай энэ сонгон шалгаруултыг бол явуулж ингэснээрээ бол төрийн үйлчлэгээнүүд бол эрт эхлэж амжилттай чанартай энэ барилга угсрал болон үйлчлэгээнүүд явах боломжууд бүрднэ гэж ингэж харж байгаа учраас өнөөдөр бол энэ төрийн худалдаа авах газартайгаа хамтраад энэ үйл ажиллагааг бол зохион байгуулж байна. За сайн байцгаана, энэ өдрийн мэндийг хүргье. Нийслэлийн засаг даргын хамгаалын газар, нийслэлийн худалдаа ажиллагааны газраас тендерт оролцогчдод ер нь цахим системээр хэрхэн тендерийг алдаагүйгээр зохион байгуулж илгээх талаар сургалт хийх хүсэлт ирсэн байгаа. За хуулиараа төрийн худалдаа ажиллагааны газар нь энэ тендер гов систем буюу энэ төрийн худалдаа ажиллагааны цахим системийн ашиглалт, хөгжүүлэлтийг нь хариуцсан явдаг. За энэ хүрээнд нийт аж ахуйн нэгжтэй ер нь тендер шалгаруулалтыг илгээх, тендерт оролцоход юу анхаарах вэ? Ямар материал бүрдүүлэх үү? За тендер шалгаруулалтын цахим систем дээр анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгөхөөр оролцож байна. За Онцлог зүйлүүд Батсул дарга байсан. Түрүү бас хэлжсэн те. Энэ жил бас одоо энэ чинь лайв явж байгаа шүү дээ те. За манай дотоодын аж ахуйн нэгжүүд юун дээр алдаад байна? Та бас түрүү хэлжилээ. Бүгдээрээ нэгд өдрийн 9 цагт манай захиалагч газрууд авахар заачт юм байна. Ингээд нэг програм гацдаг ч юм уу, ямар нэг зөвлөмжүүд та нэг онцлог зүйлүүд ээ. За систем ингээд ер нь бол хэвэн ажиллаж байгаа. Тэгээд хиймэл ачаал гэх юм одоо бид нар нөгөө зохион байгуулах боломжтой зүйлээс болоод хит их ачаал авснаас бол систем гацдаг тохиолдлууд байдаг. Яг үүндээ хэлэхэд манай үнэлгээний ороо буюу захиалагч байгууллагууд маань нэгдүгээр өдрийн 9 цагаас бүх тендерээ нээн гэж ирэлж одоо ингээд зарлцдаг. Тэгэхээр одоо бол манай систем цагт 200 тендер шалгаруулалт ер нь нээхэд ямар ч ачааллаг байдаг. Тэгээд нөгөө талдаа нөгөө хиймэл ачаал гэх юм одоо нөгөө захим системээ үргэлж цагт 700 тендер нээхээр хөгжүүлчихээр бусад үедээ бол ямар ч ашиглалтгүй хэрэггүй хөрөнгө оруулалт болчих гээд. Тэгэхээр бид нар бол зохистой хэмжээнд стресс тесттэй харж байгаа цагт ер нь 200 тендер шалгаруулалт нээхэд ямар ч ачааллаг байхаар тэр хэмжээнд авч явж байгаа. Тэгэхээр захиалагч байгууллагуудад хандаж хэлэхэд ер нь бол оролцогч талааж бодсон ч гэсэн оролцоог нь хангах үүднээс 2 дахь өдөр юм уу эсвэл 1 дахь өдрийн үдээс хойш тендер шалгаруулалтыг нээхээр зааж ихгүй бол нөгөө хагасаан бүтцээсээ ямар нэгэн лавлгаа гаргадаг бусад байгууллагууд нь амарчдаг. За тэрнээсээ болоод нөгөө оролцогчгүй тендер шалгаруулалт байхаар төрч ус ажлаа алдаад хувийн хвшилчсэн орох хүссэн тендертээ илгээж чаддгүй ийм асуудал байдаг. Энэ талаар бас зөвлөмж бас хэлж байгаа. Ер нь бол төрийн байгууллагуудаа уриалж хэлэхэд ажлын өдөр, нэгдүгээр өдрийн өглөө тендер шалгаруулалтаа тавилгүйгээр 12 цаг, 1 цаг, 3 цаг, 4 цаг, 5 цаг гэд нээж ивэл
аль талдаа аюул боломжтой байгаа. Хоёрдугаар тендерт оролцогч нартай нэг юм баталгаатай хэлэхэд манай систем дээр тагнуулын ерөнхий газраас бас шалгалт хийгээд энэ систем рүү нөгөө урдчлаад илгээсэн тохиолдолд тэр илгээсэн тендерийг нээж харах ямар ч боломжгүй байна гэдэг дүгнэлтийг гаргасан байгаа. Тэгээд аж ахуйн нэгжүүдээс анзаараад байхад төрүүлээд илгээчүүл намайг оролцож байгаа миний тендерийг төрүүлээд нэгэд харчиж магадгүй байна гэсэн бас үнийн хаалцаад үн дээр тоглолт хийчих гэж хараад байна тийм. үнэхээр боломжгүй зүйл гэдгийг энэ баталгаатай аль биесээр хэлхийг хүсэж байна. Тэгэхээр оролцогч нартай хэлэхэд бас тэр нөгөө манай систем дээр маш олон систем холбоотой байдаг. Бусад систем гацхаараа нөгөө систем дээр холболтод тасраад бас илгээж чадахгүй нөхцлүүд үүсдэг. Энийг нь бол тухай бүрдэн зассан ч гэсэн зарим тохиолдолд оролцогч нар маань хүссэн тендертэй бэлтгэсэн материалаа илгээж чадахгүй харамсалтай зүйлүүд болдог. За тэгээ энэс урьдчилан сэргийлэх зорилго ядаж нэг өдрийн өмнө илгээчих байгаа ч. Хуулиараа бол нээлттэй тендер шалгаруулалт ажлын 15 хоног буюу 21 хоног өгж байгаа. За харьцуулалтын тендер шалгаруулалт бол ажлын 5 хоног өгж байгаа. Тэгэхээр ядаж нэг хоногийн өмнө нээчихэж байгаа ч. Тэгээд манай байгууллагын зүгээс бол энэ системийг аль болох гацалтгүй одоо байнгын ажиллагаатай байх талаар бол үргэлж манайхаа 24 цаг бараг хугацаа нээлттэй IT-ийн хүмүүс маань ажиллаж идэг хараад тэгээд бусад системээс болж гацсан тохиолдолд нөгөө компаниудтайгаа бас холбогдож хэлбэлтийг нь ширгээх ийм үйлдэлүүд хийгддэг байгаа гэдгийг зөвөр ойлгоорой гэж үзье. Гэхдээ ер нь бол манай систем гацхгүй байх ёстой. Гэхдээ биднээс шалтгааллахгүй бас гацалтууд гардаг. За зарим системийн серверүүд унтарцснаас болоод одоо жишээ нь Монпас гэдэг тоон гарын үсгийн компани маань сая нөгөө түүлээ шинжилсэн байлээ. Тэгэхээр одоо аж ахуйн нэгжүүд маань Монпас хичгэлдэг бол бүгд өмнө суулгасан түүлүүдэд устгаад цоошин нэр татаж аваад суулгаарай гэдгийг зөвлөмөр байна. Аж ахуйн нэгжүүд бас нөгөө тодорхойлолтууд авах гэж байгаа бол бас нэг хэд хоногоос өмнө аваад тэрийг бэлдээд явуулж байгаарай гэж хүсэх гэсэн. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. За баярлалаа. За өнөөдрийн арга хэмжээнд нийт 700 аж ахуйн нэгж бол бүртгүүлээд одоо нэг 240-од аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ирээд одоо сургалт бол эхлээд явж байна. За энэ талаар дэлгэнгүй мэдээллийг Бацэг даргаас бас тодруулаад Бацэг дарга та ирээд шууд өнөөдрийн арга хэмжээний талаар нэг жоохон тодруулга мэдээг өгч өчтэй хөө. Ингээд үргэлжлүүлж байна. За Улаанбаатар мэдээ лайв явж байгаа. Сайн байцгаана уу. За өнөөдөр нийслэлийн худалдаа авах ажиллагааны газраас зохион байгуулж байгаа Open Procurement сургалт өдрөлөг зохион байгуулж байна. За бизнес эрхлэгчдэд зориулсан өнөөдрийн сургалтанд бол 700 аж ахуйн нэгж бол бүртгүүлэхээр бүртгүүлсэн байгаа. А үүнээс бол одоогоор бол 250 орчим аж ахуйн нэгж бол ирсэн байна. За сургалтын сэдв бол одоо цахим систем дээр тендерт оролцогчид хэрхэн ажиллах уу, мөн тендерт хэрхэн амжилттай оролцох уу гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулна. За одоо ингээд сургалтын гол үйл ажиллагаа явж байна. Сургалтын үйл ажиллагааны дараа бол мөн оролцогчдод зөв асуулт хариулт явахаар байгаа. Асуулт хариултан дээр одоо сургалтын дээр олж авсан мэдлэгээ одоо баттгах мөн ойлгомжгүй болон дахиж тодруулах зүйлээ бол асуулт хариулт явна. За өнөөдрийн өдрөлгийг бол нийслэлийн засаг даргын тамгын газар, сангийн ам, төрийн худалдаа авах ажиллагааны газар, монополийн эсрэг газар, дүүргүүдийн худалдаа авах ажиллагааны газрууд ингээ хамтарч зохион байгуулж байна. За өнөөдрийн үйл ажиллагаанд бол ингээд тендерт оролцогч одоо аж ахуйн нэгжүүд бол оролцох нь нээлттэй. Ямар гэрээ? Гэрээний одоо тендер шалгасны дараа гэрээ байгуулах талаар тийм мөн нийслэлийн засаг даргын тамгын газраас мөн гэрээний хэрэгжилт болон ПИМИС програм гэдэг одоо хөрөнгө оруулалтын ажлууч одоо ПИМИС програмаар дамжуулаад гэрээгээ байгуулад санхүүжилт авдаг гэсэн тэр талаар мөн бас нийслэлийн засаг даргын тамгын газраас санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга газрын дарга Эрдэнэ одрох дарга бол шууд өөрөө ирж одоо сургалт хийхээр байгаа. Тэгээд энэ сургалт бол одоо ингээд амжилттай үргэлжилж байна. За баярлалаа.